За ингээд өнөөдөр хавдар судлалын үндэсний төв дээр REVA буюу Робот мэслийн сургалтын хувьд хуйшид болоод өнгөрч дууслаа. За хавдар судлалын үндэсний төвөөс эмч мэрэгчлэтнүүд техникийн ажилтнууд нийт 19 мэрэгчлэлтэн энэ сургалтанд хамрагдаж сертификат авлаа. За 25 26 онд бол үндсэндээ нэг 7 эмч, 2 сувлагч, 1 техникийн ажилт ингээд мэрэгчлэтнүүд маань төгсөөд хаалгаагаа эхлүүлээд ингээд явж ирсэн бол өнөөдөр 26 оны 5 сарын 19-ноос 6 сарын 10-ны хугацаанд үндсэндээ 21 хоногийн хугацаанд 19 мэрэгчлэлтэн ингээд төгсөөд робот мэслийн одоо мэрэгчлэлтэн ингээд боллоо гэсэн сертификатаа гардаж авлаа. За энэ үйл ажиллагаа бол үндсэндээ 23 24 онд суур одоо робот мэслийг Монгол төвжүүл суурин тавигдсан. За 24 онд хавдар судлалын үндэсний төв дээр робот мэслийн симулятор тавигдаж ирснээс хойш одоо ингээд 25 онд үндсэн гол үйл ажиллагаа явагдсан түүхтэй. За 25 онд одоо энэ робот мэслийн тоног төхөөрөмж иж бүрнээрээ суурилагдаад мэрэгчлэлтнүүд маань 11 сард Солонгост явж сураад за тэгээ 25 оны 12 сард анхны хагалгаагаа хийгээд ингээд 7 дахь хагалгаа өнгөрсөн 7 хоногт ингээд хийсэн ийм амжилттай хавдар судлалын үндэсний төв явж байна. Сайн байна уу? Намайг Жини гэдэг. Би Мэри компанийн сургагч багшаар ажилладаг. Хавдар судлалын үндэсний төвийн суралцагчдад сургагч багш хийж байгаа нь нэр хүндийн хэрэг болж байна. Манай сурагчид робот мэт заслыг сурах хүсэл тэмүүлэлтэй өндөр байгаа нь надад маш их таалагдлаа. Мөн бусад улсад зохион байгуулсан сургалтуудаа харьцуулахад хавдар судлалын үндэсний төв нь Үнэнбат Эрболот гэсэн юм 2 сургагч багштай байгаагаар бас даваа тал болж байна. Суралцагч болон сургагч багш нар маань маш сайн хамтран ажиллаж байгаа тул бидний сургалт илүү үр дүнтэй болж байна. Мөн цаашдаж хавдар судлалын үндэсний төв болон Мэри компани хамтын ажиллагаа амжилттай өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Хавдар судлалын үндэсний төв болон Мэри компани хамтарсан REVA сургалтын төв Монгол улсад одоо анхдагч болж хавдар судлалын үндэсний төв анхдагч төв болсон байна. За энэ сургалтын төвийн үйл ажиллагааны эхлэл болж эхний сургалт сая болоод дууслаа. Тэгээд энэ сургалтанд хамрагдаж анхны сурагчдын нэг болсондоо маш их баяртай байна. За Монгол улсад анх удаа робот мэслийг хавдар судлалын үндэсний төв дээр нутагшуулж байна. Энд манай сувлагч нар баг болон сургалтанд хамрагдаж өнөөдөр 5 сувлагч маань одоо гიშгэлгээ гардаж авч байгаа бид бүхэн баяртай байна. Цаашид багтаага эмч сувлагч одоо техникийн ажилтан ариу тагч багаараа одоо дараагийн шатлалын эмнэлэгт бас сургагч багш нар хийнэ гэж одоо мэргэжилтэд ярьж байна. Энэ нь бол бидний үнэхээр бахархал болгоно. Ингээд робот мэсэл маань улам өргөжөж олон сувлагч нар энэ сургалтанд хамрагдаж олон сувлагч нар робот мэслийн чадамжтай болоосоо гэж хүсэж байна. Энэхүү Мэри компани REVA системийн робот суржирыг 7 хоногийн хугацаанд ажлын байранд практик сургалт болон захим сургалтанд хамраглаа. За үүний ач холбогдол нь за Монгол улсад анхдагч роботыг суйрлуулсан анхдагч тренингийг хийсэндээ үнэхээр талархалтай байгаа. Энэ сургалтаар илүү практик талын за ямар REVA-ийн ямар алдаа гарвал яаж засах уу, ямар багжийг ямар тохиолдолд хийгдэх үү гэдэг талаас нь илүү дамгаа сурсандаа бас их олзуурах хүчтэй байгаа. Хавдар судлалын үндэсний төвд энэ мэс засал маань 2025 оны 12 сарын 28-нд анх суйрлагдсан анхны мэс засал нь орж ирсэн бол өдгөө одоо 7 мэс заслыг амжилттай хийсэн байна. Одоо энэ нэг бахархуустай зүйл нь одоо улаан бүтэн тарих залах мэс заслын одоо энэ одоо Монгол улс төдийгүй REVA компани одоо анхдагчаар одоо энэ бүртгэж байгаа зүйл оролцсон багийн гишүүний өргөдөл маш их баяртай байна. Одоо цаашид одоо энэ сургалтаас авч авсан мэдлэгээ одоо ингээд ашиглаад цаашдынхаа одоо Монгол улсын дэвшилт технологиг ашиглаж байгаа энэ мэс засалтаа одоо хувь нэмрээ оруулахад таттай байна гэж хэлье. 2025 оны 12 сараас анх манайх роботын мэс заслыг нэвтрүүлж эхэлсэн. За энэ тэр үед бид нар нөгөө анхны сургалт багш нар маань ирээд
манай халдрын хяналтын багийн нэг ариутгагч маань сургалтанд хамрагдж байсан. За өнөөдрийн байдлаар манад 2 дахь удаагийн сургалт бол амжилттай явагдаж дууслаа. За бид нар сургалтанд хамрагдсан цар хүрээгээ нэмээд ариутгын багаас нийт 6 ариутгагч маань энэхүү сургалтанд онол дадлага хослсон энэхүү сургалтанд хамрагдаад амжилттай дуусгалаа. За энэхүү сургалт маань онол дадлага за тэгээд робот мэсгэлээд хамгийн зайлшгүй хэрэгтэй байдаг багшны ариутгын стандарт хормуудыг нэлээд өндөр түвшинд бид нар танилцуулсан. Тэгээд сургалт маань нэлээд маш амжилттай, гой зохион байгуулалттай, өндөр үр дүнтэй боллоо гэж үзэж байна. За цаашид бид нар дараагийн 3 дахь удаагийн сургалтын дээр бүх ариутгагч нараа хамруулад өргөн цар хүрээтэй сургалтаа үргэлжлүүлэх байхаа гэж найдаж байна. 2025 оны 19 сарын 27-нд энэ робот хагалгааныхаа сургалтанд анх удаа хамрагдаж энэ роботын багж яаж ариутгах уу, мөн энэ ням бактерийг яаж устгах уу, халдваргүйтгэл яаж хийх үү, хагалгаанд ер нь эхлэхэд тэр ариутгасан багжаа бүрэн бүтэн ариутгах хүлээлгэж тэр сургалтанд хамрагдаж өнөөдрөөс өдөртөл роботынхаа 2 дахь сургалтанд хамрагдаад байна.